Дараагийн мэдээг танилцуулъя. Умард Солонгос улсад төрөл буурч хүн ам буурч байгаа гэсэн ийм мэдээлэл ирж байгаа юм. За Умард Солонгосын хувьд бол төрөл багтаа улсуудын орнуудын одоо нийгмийн чимээг бүхэн нэгдэж байгаа. За гол төлөв ийм шилжилт нь эдийн засгийн өндөр өсөлт гаргасны дараа улс орнуудын дунд бол хүн ам буурах ийм үзэгдэл ажиглагддаг бол Солонгост эсрэгээр ийм үзэгдэл ажиглаж байгаа сонирхол татаж байгаа юм. За Солонгосын хувьд бол ядуу буурай эдийн засгтай ийм ус тэгсэн мөртлөө хүн ам буурч байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм байна. Умард Солонгос шиг ядуу буурай орнуудад гэр бүлүүд ихэвчлэн том одоо түгээмэл байдаг олон хүнтэй за нэг эмэгтэйд 3 ба түүнээс дээш төрөх одоо ийм төвшин болол дунджаар байдаг бол Умард Солонгост эсэргээрээ нүб болон өмнөд Солонгосоос ирсэн мэдээлэлээс харахад Умард Солонгосын эмэгтэйчүүд дунджаар ердөө 1.6-аас 1.8 хүүхэд төрүүлж байгаа нь бол хүн амыг буурах доктортой одоо цааш төсөлтийг хадгалахад сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа гэдгийг мэдэгдэж байна. За ер нь баг буруу орлоготой орнууд гэхээсээ илүү Зүүн Азийн чинэлэг орнуудтай адил хандлага Умард Солонгост ажиглагдаж байгаа юм байна. За нэг хүнд ноогдох дотоодын нэмэгдэлтээр авч үзэх юм бол Умард Солонгос одоо баг бусад улс орнуудтай адилхан ийм бодлого баримтлах ёстой болж байгаа юм. За ийм одоо буурай хөгжилтэй орнуудын хувьд бол их хвчлэн төрөлт өндөр байдаг учраас жирэмслээс хамгаалах хэрэгсэл эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг нь хязгаарлах зэргээр ийм бодлого баримталдаг. За гэтэл бол Умард Солонгост бий болсон хандлага нь эмэгтэйчүүд гэрэлтэй хойшлуулах ажил боловсролтой ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг баян орнуудтай илүү төстэй хандлага ажиглагдаж байгаа. Ийм учраас Korea Times сонины зүгээс тухайн мэрэгчлэтнүүдээс бол энэ одоо тоо баримт хэр үнэмшилтэй бодтой вэ гэдэг талаар судалгаа авсан байна. За эндээс үзэхэд бол энэ тоо үнэмшилтэй байх магадaltaй гэж үзэж байна. За яагаад вэ гэх юм бол тус ус төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх бодлогыг сүүлийн үед хэрэгжүүлэх болсон. Өнгөрсөн сард их хөрсийн баярын үеэр бол томоохон компанид ажлыг зохион байгуулсан. За энэ үеэрээ хүүхэдтэй болох нь эхийн чухал үүрэг гэсэн ийм сурчилгаа болон олон нийтийн хуулга хуцыг тараасан ийм үйл явдал гарч байгаа. За өөрөөр хэлбэл хүн ам одоо буурч байгаа учраас төр засгийн зүгээс ийм бодлого баримталж байгаа гэж үзэж болохоор байна. За эрх баригчид бас үр хүндэлт хийдэг эмчнэр болон жирэмслээс хамгаалах хэрэгслийн хууль бус 8 эрхлэгчдэд ноогдуулах шийтгэлийг чангатгсан юм байна. 2010-2020 онд бол энэхүү хуулийн хэрэгжилтийг чангатах ажилд мөн анхаарал тавьж ажилласан. За Умард Солонгосын хувьд Өмнөд Солонгостой адилхан өөрчлөгдөж байна гэдгийг Өмнөд Солонгос руу дөрвөж ирсэн Умард Солонгосын эмчээр ажиллаж байсан Чо Жунхун нэртэй хүн бол хэлж байгаа юм байна. За Умард Солонгосын хувьд бол одоогоор хүмүүс өмнөхөөсөө илүү хожуу гэрэлдэг болсон. За мөн эмэгтэйчүүдийн дунд огт гэрлэхгүй байхс хүртэл ийм сонголтууд гарч байгаа юм байна. За тэдний хувьд гэрэлтгүйгээр бас хамтран амьдрах. За ялангуяа энэхүү хамтран амьдрдаг нь уян хатан байдал. За төрийн оролцоог багасгах ийм давуу талтай учраас залуу хүмүүсийн хувьд гэрэл гэхээс илүү хамтран амьдрах үйл явц бас ихээхэн түгээмэл болсон гэдгийг тухайн одоо Умард Солонгосоос дөрвөж ирсэн эмч хэлж байгаа юм. За эдгээр хим маяг тархаж байгаа учраас хүн бүр гэрэлж хүн болгон одоо хүүхэдтэй болно гэсэн хуучин одоо ойлголт хуучирч алга басан гэдгийг мэдэгдэж байгаа. Энэхүү Умард Солонгосоос дөрвөж ирсэн эмчийг хэлж байгаагаар сүүлийн үед Умард Солонгост үр хүндэлт ихээхэн түгээмэл болж байгаа юм байна. За тэрээр бол өмнө нь эмчээр ажиллаж байх хугацаанд бол өмнөд үр хүндэлт нь бол хууль бус байсан ч гэсэн энийг бол байнга хийлгэж байгаа тохиолдол олонтой тохиолдож байсныг хэлсэн. За энэ бол бас эмч нарын орлогын бас нууц их үүсвэр байх боломжтой ийм зүйл байдаг гэдгийг харьцуулан хэлж байгаа. За Умард Солонгосын хувьд хэдийгээр ядуу буурай эдийн засгтай ч гэсэн эдийн засгийн түвшинтэй орнуудаас илүү олон эмч эмнэлэгтэй байдаг. За энэ нь бол социалист тогтолцооны гол бас давуу тал байдаг. За социалист тогтолцоонд эрүүл мэндийн салбар тогтолцоо бол нэлээд хүчтэй сайн байдаг учраас Умард Солонгост энэ одоо хандлага ажиглагддаг. За тус улсын харьцангуй одоо сайн хөгжсөн эмнэлгийн сүлжээ, за төрөлтийг хянах өндөр эрэлт хэрэгцээ зэрэг нь бусад одоо ядуу буурай улстай харьцуулахад бол энэ төрөлтийг огцон буурахад бол бас нэгэн шалтгаан байх магадaltaй гэж үзэж байгаа юм байна. За мөн мэрэгчтнүүдийн хэлж байгаагаар Умард Солонгосод жирэмснээс хамгаалах хэрэгслүүд бас өргөн түгээмэл хэрэглэгддэг юм байна. За ялангуяа Умард Солонгост хамгийн өргөн хэрэглэдэг жирэмснээс хамгаалах хэрэгсэл нь ерөндөг байдаг юм байна. За мөн Умард Солонгосын талаар бас судалгаа хийдэг төрийн одоо санхүүжилттэй байгууллагаас хэлсэн одоо шинжээчдийн хэлж байгаагаар сүүлийн үед Умард Солонгост хятад үйлдвэрлэсэн бэлгэвч эмүүд бол ихээхэн түгээмэл тархах болсон. За хүмүүс бол энийг ихээр авч хэрглэж байгаа гэж мэдэгдэж байгаа. За энэ нь бол цаашдаа ийм одоо бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл гаднаас их орж ирж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл гадаадаас ирж байгаа мэдээллийн улмаас хүмүүс гэрэлтийг хойшлуулах эсвэл огт гэрлэхгүй байх соёл бол залуу үеийнхний дунд өргөн тархсан гэдгийг Өмнөд Солонгосын нэгдлийн боловсролынгийн хүрээлэнгийн профессор Кан Ча Ён
хэлж байгаа. За эдгээр одоо мэдээллээс үзэхэд эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх үүргээ биелүүлэхийн оронд өөрийнхөө амьдралыг өөртөө одоо зориулах, за мөн өөрсдийн амьдралыг бий болгож чадна гэсэн ийм үзэл санаа ихээхэн хүчтэй Умард Солонгост гарч байгаа. За тийм учраас төрөл буурж байгаа. За ингээд төрөл буурснаас болоод Умард Солонгосын эрх баригчид энэ асуудлыг үндэсний хямрал гэж үзэн хүн амаа нэмэгдүүлэх хүчин чармаалтай эрчимжүүлж байгаа. За мэрэгчлэнүүд энэ одоо дэглэмийн зүгээс төрөлтийг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх болно. Гэхдээ энэ бодлого нь цаашдаа үргэлжилж байгаа энэ хандлагыг өөрчлөх хүч байж чадах хэсэгт нь бол эргэлзэж байгаа гэдгээ мэдэгдэж байгаамаа.